Piaget-ийн онолоор бид танин мэдхийн хөгжлийн 4 үе шатыг даван туулах ёстой. 1-р мэдрэхүй моторын үе шат, 2-р ашиглалтын өмнөх үе шат, 3-р тодорхой ашиглалтын үе шат, 4-р албан ёсны ашиглалтын үе шат. Бид бүх үе шатыг туулж хэдэн насандаа өөр байж болохыг мэдсэний дараа л хүний бүрэн оюун ухаанд хүрч чадна. 1-р үе шат буюу мэдрэхүй моторын үе шат нь төрснөөс хойш 2 нас хүртэл үргэлжилдэг. Сенсор моторын үе шатанд бид 5 мэдрэхүйгээ дуршлаг хөдөлгөөнөөр хөгжүүлдэг. Бидний тарих харах, сонсох, үнэрлэхийг хүсдэг. Аль болох их амталж, хүрч мэдрэх. Эхлээд бид энгийн рефлексүүдээс эхэлж удалгүй анхны туршлуудаа хөгжүүлдэг. 4 сартаагаас эхлэн бид биесээ гадуурх зүйлсийг мэдэрч эхэлдэг бөгөөд нас ахих тусам аливаа зүйлийг санаатаагаар хийж сурдаг. Гол үйл явдал бол ажлын ой санамжийг хөгжүүлэх буюу Piaget-ийн хэлснээр объектын тогтвортой байдлыг бидний ухамсарлах явдал юм. Объектуудыг харж чадахгүй байсан ч гэсэн тэдгээр нь оршин тогтносоор байгааг ойлгосны дараа бид бүх зүйлд сонирхч болж эхэлдэг. Бид цэцэг үнэрлэж амтлахыг хүсдэг. Хоёрдугаар үе шат. Энэ үе шатанд бидний сэтгэлийг голчлон бэлгэдлийн пункт болон зүүн совингийн бодлууд л гэж ангилдаг. Бид маш их уран зөгнөлтэй бөгөөд объектууд амьд гэдэгт итгэдэг. Бид тодорхой танин мэдгүй үйлдэлүүдийг хэрэгжүүлж чадахгүй. Piaget энэ үе шатыг үйл ажиллагааны өмнөх үе гэж нэрлэдэг. Бид ярьж, сурж, үг, дүрс, дохио зангаа нь өөр зүйлийн бэлгэдэл гэдгийг ойлгодог. Бид гэр бүлээ зурхтаа хүн бүрийг масштабаар нь зурах талаар биш, харин тэдний бэлгэдлийн утгаар нь санаа тавьдаг. Бид дүр хэсгэх дуртай бөгөөд энэ нь бидэнд шинэ зүйлийг мэдрэх, их зүйл сурах боломжийг олгодог. 4 орчим настайдаа бидний ихэнх нь маш сонирхч болж олон асуулт асуудаг. Бид бүх зүйлийг мэдхийг хүснэ. Үүнийг анхдаг сэтгэлгээний төрөл гэж нэрлэж болно. Piaget зүүн совингийн 90 үе гэж нэрлэдэг. Учир нь бид асар их мэдлэгтэй гэдгээ ухаардаг. Бид үүнийг хэрхэн олж авснаа мэдэхгүй байна. Энэ үе шатнд бидний сэтгэлгээ одоо хүртэл нэлээд аминчхан хэвээр байна. Бид бусад хүмүүс дэлхийг бидний адил хардаг гэж боддог ч тэд үүнийг өөрөөр хардаг гэдгийг ойлгодоггүй хэвээр байна. 3-р үе шат. Энэ шатанд 7-оос 11 нас хамаарна. Энэ шатанд бид эцэст нь логикийг нээж объектуудыг тодорхой дарааллаар нь ангилах гэх мэт тодорхой танин мэдхийн үйлдэлүүдийг хөгжүүлдэг. Жишээ бол энтэгтэй сэтгэлгээ бөгөөд хэрэв бид хэн нэгэн жигнэмиг идэж байгааг харвал дүгнэлт хийж чадна гэсэн үг. Ерөнхий дүгнэлт хийснээр бид одоо хадгалалтын тухай ойлголттой болсон. Хэрэв бид жүржийн шүүсийг ердийн шилнээс өндөр шил рүү хийвэл хэмжээ нь хэвээрээ үлдэнэ гэдгийг ойлгож байна. Манай дүү илүү ихийг авна гэж бодоод өндөр шилийг авна. Үүнтэй адил логикоор хэрэв 3 дээр 5-ыг нэмбэл 8 бол 8-аас 3-ыг асуул 5 байх ёстой гэдгийг бид одоо л ойлгож байна. Тарих бодлуудаа ангилж тодорхой үйл ажиллагааны оюун санааны бүтцийг бий болгохын тулд дахин зохион байгуул сурдаг. Жишээлбэл бид одоо эсрэгээр нь хийснээрээ үйлдэлийг буцаах боломжтой гэдгийг мэддэг болсон. Бид оюун ухааны шин чадваруудаа сэтгэл тогтолж тэдгээрийг яриа, үйл ажиллагаандаа, бичиж сурахдаа болон сургууль дээрээ ашигладаг. Үүний үр дүнд бид өөрсдөө илүү сайн таньж мэддэг болно. Өөрсдийн бодол, санаа, мэдрэмжүүд өвөрмөц бөгөөд бусдынх байх албагүй гэдгийг ойлгож эхэлдэг. Энэ нь бид өөрсдөө хэн нэгнийг орон тавьж сурдаг гэсэн үг юм. 4-р үе шат буюу албан ёсны үйл ажиллагааны үе шат. Энэ үе шатанд 12-оос дээш нас хамаарна. Бид өсвөр насны хүүхэд болсны дараа албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг. Бид одоо хэв сур ойлголт болон таамаглалын үйл явдлуудын талаар
илүү оновчтой сэтгэх чадвартай болсон. Бидний дэвшилтэд танин мэдгүй чадварууд нь амжилт ба бүтэлгүйтэл, хайр ба үзэн ядалт зэрэг хийсвэр ойлголтуудыг ойлгох боломжийг олгодог. Бид өөрсдийн мөн чанар болон ёс суртахууны талаар илүү гүнзгий ойлголттой болдог. Бид одоо хүмүүс яагаад ингэж авилтгийг ойлгож үүний үр дүнд илүү инэрэнгүй болж чадна гэж бодож байна. Бидний тарих одоо детектив сэтгэлгээ хийж чаддаг. Энэ нь бид хоёрын мэдэгдлийг харьцуулж логик дүгнэлтэд хүрч чадна гэсэн үг. Ерөнхий дүгнэлт. Бидний шин сэтгцийн чадварууд бидэнд амьдралаа системтэйгээр төлөвлөж эрэмблэх боломжийг олгодог бөгөөд бодит байдалтай ямар ч холбоогүй үйл явдлуудын талаар тамгал твшүүлж чаддаг. Бид одоо философи хийж зүгээр л өөрийгөө бодох тухай бодож чадна. Бидний өөрсдийн мөн чанарын талаарх шинэ мэдрэмж одоо мөн амин хуваа хичээсэн бодлуудыг бий болгож зарим нь тэднийг байн гарч байгаа төсөөлөлттэй үзэгчдийг харж эхэлдэг. Пяжа насан туршийн сургалтанд итгэдэг байсан ч албан ёсны үйл ажиллагааны үе шат нь бидний танин мэдгүй хөгжлийн эцсийн шат гэж үзэж байна.